Баянгол дүүргийнхэнд ирж буй шинэ оны чин сэтгэлийн халуун мэдлэгийг өргөн төшөөлье. Өнгөрч байгаа он бид бүгдийн хувьд өндөр бүтээлийн бүтээн байгуулалтын он жил байлаа. Ирж буй 2015 мөн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын асар их ажил хийх юм он жил байна гэдэгт бид нар итгэлд өгс байгаа. За эх 2015 онд бид Баянгол дүүрэгт хүүхдийн 100 ортой больниц мөн одоо ахуй насны эмчилгээ соёлын одоо том төвийг барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. Хөгжлийн хичээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төвийг бүгд хятадсан засгийн газрын буцалтгүй тусламжаар барихаар төлөвлөж байна. За мөн одоо Баянгол дүүргийн хүүхдийн засланг ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. Ингээд 2015 он бид бүгдийн хувьд бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын томоохон жил байх болно гэж төлөвлөж бодож байгаамаа. Ингээд шинэ ондоо бид нар улам их амжилтыг үзүүлэхээс эх оны нэг онцлог үйл явдал бол Баянгол дүүргийн маань байгуулагдсны 50 жилийн хой болно. Энэ 50 жилийн хой өгдсөн одоо ажил хөдөлмөртөө улам их өндөр амжилт гаргахыг Баянголчууд одоо уриалж байна. Ингээд Баянголчууд маань сайхан баярлаараа шинэ оноо сайхан өгтаарай.